had a dream in a long time. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. Амьдралын үг подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Хүн бүрийн амьдралыг харах өнцгөр, хүн бүрийн амьдралаас баяр гуйныг, хариуцлага гуйгаа мэдрэх мэдрэмж өөр, хүмүүсийн орчлон ертөнцийг хардаг өнгө болгон өөр учраас тэрхүү хүмүүсийн ертөнцөөр аялахад энэхүү подкастын маань зорилго оршно. Эхний дугаарын маань зочноор Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3 дахь сурах курсын оюутан Мөнхслэн оролцож байна. Тэгэхээр бүгдээрээ өнөөдөр 21 настай залуухан нэгэн энгийн оюутан өсгөө амьдралаар аялцгаая. Тэрний өнгө ямар байгаа бол тэр ямар өнгийг дуулсан болоо бүгдээрээ амьдралын өнгийг нь судлаа гэж шийдээ. За тэгээд энэ подкастынхаа эхний дугаар учраас микрофоны асуудалтай магадгүй ингээд янз бүрийн шоу мод ирсэн хит хийсэн эсвэл хит одоо нуршуу байвал та бүхэн санал бодлоо хэлээрэй. Дараагийн подкастн дээр анхаарах болно. За баярлалаа. Эхний дугаарыгаа энэхүү хүлээвч сонсноо. За сайн байцгаана уу? Миний подкастын анхны сонсогч та бүхэндээ баярлалаа. За ер нь бол энэхүү подкаста яагаад эхлэх болсон бэ гэвэл өөрийнхөө хүсэл мөрөөдөл хийхийг хүсдэг байсан зүйлсээ багаар хийж эхлэе гэж шийдээд тэгээд энэхүү подкаста эхэлж амаа. За амьдралын өнгө подкастт маань тавтаа морилно. Хүн бүрийн амьдралын өнгөөр, амьдралыг харах өнцгөр, мэдрэх жаргал, гуниг бүгд өөр учраас энэхүү мэдрэмжийг хүмүүсээс сонсхийг хүсээд хүмүүстэй хамтран ярилцаж тэр хүмүүсийн ертөнцийг илэрхийлмээр санагдаж байгаа учраас амьдралын өнгө гэж нэрлсэн байгаа. За тэгээд өнөөдрийн миний анхны зочноор миний төрсөн дүү, газар дээрх ганцхан дүү маань зочноор орж байгаа. Хэдийн нас багч гэсэн бид бүхэн ингээд нас багч бай, ахмадч бай, үеинч бай, өөрөөсөө өөр ертөнцийн ч бай хүмүүсийг мэдүүл илүү одоо өөрт маань их таатай байдаг учраас одоо та нар ч гэсэн сонирхолтой байх болов уу гэд эхэлж байгаа юм шүү. За сайн уу? Одоо хоёлаа эхлэе. За тэгээд эхлүүлэх гэж зөндөө удаачлаа. Уучлаарай. Яа ч яриад. За эхлэе. За тэгээд юун төрөнд өөрөө ингээд хамгийн тухтай байрлалаар яаж байгаа зү тий? Би бол бас ингээд айгу тухтай байрлалаар байна. Of course. За хоёлаа эхний хэлжинд өөрсдөө танилцуулъя тэхүү. Намайг бол одоо мөнх чимэг гэдэг мэдээж чимээ дүү учраас мэдж байгаа. Гэхдээ хүмүүс мэдгүй. За 34 настай. За тэгээд ер нь бол ингээ миний хувьд бол юм байна. Тэгээд би тантай ингээд ярилцах явцдаа өөрийнхөө тухайч ярих бах, таны тухай асуух бах. Тэгэхээр одоо ингээ подкастын анхны сонсогчд маань өөрийгөө танилцуулж өгөөч. За баярлалаа. Юуны өмнө ингээд анхны ингээд подкастныхаа энэ зочноор урьсанд баярлалаа. Видео гаргаж ирсэн. Тэгээд мөнх хүртэл за түрүүн хэлсэн охин ганц дүү байгаа. Тэгээ одоо 21 хүрэх гэж байгаа. Тэгээ би мөсийн хөлтөс сургуулаа. Нэ одоо ингээд 3 дахь курсэд төгсгөл явж байна. За оюутан байх яаж хэцүү байна уу? Оюутан байх хэцүү байна. Өсөж гин үү? Оюутан бишээр л өсөж байна гэж. За тэгвэл ерөнхийдөө хоёлаа юу яйдах вэ? Ингээд бага насаа яриад өгч. Бага нас нь надтай л байсан л та. Гэтэ яг чи юу мэдэрснийг бас нэг сонсож байгаагүй юм шиг байна. Ямар байсан? Бага нас гэдэгтээ хэдэн насыг бодлоо байна та? Нэг 12 хүртэлх. Өсвөр насаа яг эхлэх үе хүртэлх ч юм уу.
өсвөр наснаа эхлэх үед гэж үү? Тийм. Үгүй эхлэхээс өмнөх үе бүр бага үе гэсэн. Үе хүртэл гэж үү? Тийм. Баамасаа ингээд ер нь бол ээж аав дээр өсчихсэн гинэт тань дээр ирсэн юм шиг санагддаг даа гэж. Ээж аав дээр чи төртлөө. Тийм нэг 5 маа хүртэл байсан баха. Тийм. Тэгэл ер нь надтай дандаа хамт ирсэн шүү дээ, тий. Тийм тэгээд ингээд ээж чинь өөрөө намайг яг өсвөр насны үед хаяад явсан шүү дээ аав руу. Тэгээд тэрнээс өмнө ээж тэгээд тантай байхад бол надад бол зүгээр л байдаг гэсэн. Гэтэ ингээд угаасаа аав нэг гэрт харагддгүй хүн байсан болохоор юм аавар нэг дутдаг байсан гэж. Ээжээс амар дутдаг байсан. Ээж ингээд Эрдэнэтэд ажилд ороод яваад ингээд намаа ингээд гэрт ганцаараа үлдчихэр ингээд би амар хэцүү ингээд хийсэндээ байгаа юм хар юм утас биш дээ зүгээр түүний утас. Юм ойдаг тэр утгыг хүртэл ингээд аалт гэж бодоод ингээд айгаад идэг байсан. Тэгвэл чи ч бас аимхал байсан юм биш үү? Тийм тэгээд ингээд ээж рүү баг өдөрт 20 удаа залгадаг байлаа юм. Тэгээ манай хүмүүс дуртаас нь цааш бүх юм өөрчлөгдсөн дөө. Тэгээд тэднээс цааш юм гайг болсон. За тэгвэл тэгээд амар ингээд хоёлаа багтаа ингээд ер нь би чамаа ингээд юу ч мэдэхгүй л өссөн баг л та. Тэгээд алдаа ч юм уу гаргаж л байсан баг. Одоо ер нь ээж авдаа ч юм уу ингээд хажууд байчгүй дээ ч юм уу эсвэл ингээд хамт байгаагүй ч юм уу өсгөлцөөгүй ингээд жоохон одоо өөрөөр хэлбэл хоёлаа чинь бас би бас жоохон бисмээ байгаа шүү дээ. Надад ингээд үлдээгээ явсан тэр нь жоохон гомддгоо эсвэл зүгээрээ гэж хаардгуу тухайн үед ер нь яадаг байсан бэ? Өсвөр наснд амар гомддог байсан. So яагаад намайг энэ их чиг хүнтэй үлдээсэн бэ? Эсвэл энэ их чи яагаад аятайхаа ажиллаж болдгоо юм бэ гэж гэдэг юм уу те? Яагаад намайг бүгд ойлгох болдгоо юм бэ? Би чинь нөгөө нь ялтах юм биш дээ гэж боддог байсан. Тэгээ одоо бол би өөрөө амар ингээд жоохон харж эхэлж байгаа болохоор тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад хамгийн сайнаар хайрлсан юм байна даа гэж бодсон. Харин тийм зөв ойлгосон байна. Би өөрөөсөө мэдж байгаа хайраараа л чамайг хайрлсан баггүй юу? Тийм баа шүү. Юусо буруу одоо нэг юусо буруутахаа болсон. Одоо бол хайрцангуй их баярлж явдаа. За баярлалаа гэх юм ч одоо хайшаа ч юм битээ одоо яас. Баярлалаа. Баярлалаа гэх юм ч одоо нэр бас жоох хэцүү л нэтрч. За тэгвэл одоо ингээ би ерөнхийдөө ихнийх болохоор ингээ зүгээр миний бодлоор гэж бодоод эхэлж байна. Гэтэ яг ингээд хүмүүс доор юм бичээд тэрийг бас хүлээж аавна л да. Одоо миний бодлоор бол одоо ингээ хоёлаа хүүхэд насыг ерөөхдөө ярьлаа штэ. Хүүхэд нас. Тий. Хүүхэд наснда байсан дурсамжийг чинь ингээд яриулах гад хичээгээд байгаа юм. Тэнгүүтээ одоо миний бодлоор ингээ өсвөр нас гэдэг чинь бас нэг шал өөр нэг ертөнцийн байдаг юм шиг байна. Тийм ээ. Тийм тэр ертөнц яг ямар эс одоо ер нь бол өөрөө бас өсвөр нас чинь учиргүй амар дуусаагүй байгаа штэ. Амар гэдэг юм. Ер нь л би тэгж бодож байна гэхгүй. Тэгэхээр яг өсвөр насны эхлэл өрнөл төсгөл одоо ямар байсан бэ? Одоо би яг насанд нь л тохируулаад ингээд асуугаад байгаа болохоор ингээд тэр тухайгаа яриач. Тэр үе чи одоо би бол баг яг ингээд бодол амар хуваагддаг байхгүй. Багнаас нь ингээд өөрийгөө илэрхийлэхэд бол зүгээр л ингээд илэрхийлждэг байсан бол өсвөр наснд бол хүүхэд ингээд зүгээр илэрхийлж чаддгүй байхгүй юу. Ингээд заавалчгүй ингээд ямар нэгэн байдлаар ингээд
хүн асуулж юм уу эсвэл нэг өөрийгөө нэг тийм илэрхийлэх орон зайгаа бүр ингээд шинээр ингээд шинжилдэг юм шиг надад санагдсан. Өсвөрнаас нь. Тийм болохоор ч тэр үндэ хайрын амьдралын чалгуурлаг, аав ээжигээ харах онцлогоор найз нөхөд өөрөлдөг, нийгэмших гэдэг бас нэг шалгуурууд болдог юм шиг санагдав. Тэгээ миний өсвөрнаас бол хятангуй гайгүй өнгөрсөн гэж боддоо шүү дээ. Ингээд бусад хүмүүсийг харахаар амар их гадуурхагдчихсэн үеуд зөндөө байдгийг эсвэл нэг тийм хайр дурлалаас болоод бүр амар шаналдаг үе зөндөө байдаг ч юм. Наад тийм үе байсан л байх л таа. Гэхдээ тийм гадах нийгэмшлээс болж тэгэж амар шаналж ирсэн үе надад бол хашсангүй баг. Одоо бусдаас авж байгаа мэдрэмжээсээ ч болоод юм уу зөв. Тийм бусдаас одоо нэг юм үл тоомсорлогдох ч юм уус бусдаа өөрийг харьцуулах мэдрэмж бол харцсангүй баг. Тийм өөртөө бичтэй өссөн. Тэр нь одоо яг одоо яаж тийж өөртөө ихтэй болоо. Одоо ингээд үзэл бодлоо ч юм уу бусдаас нэг хараат биш бусдын нөлөөнд автахгүйгээр ч юм уу. Тийм болох ч яг чамд юу нөлөөлсөн юм бэ? Тэрийг ингээд надад яг үнэхээр бол ээж аяг сургадаг байсан юм шиг санагддаг шүү дээ. Ээж ингээд хэвэж ингээд их хүний ингээд бодлоор ингэж болохгүй ингээд тэгж болохгүй гэж аяг ихтэй тэгээд та бас ингээд аяг чиний ингээд гоё л штэ гэж аяг дэмждэг байсан болохоор тэгээд намайг ингээд дэше өргөдөг юм намайг ингээд өөртөө ихтэй болгодог нэг хүн ингээд байдаг байсан болохоор би амар өөртөө ихтэй болсон гэж байна. Чи ямар цариамуутай юм бэ гэдэг ихч мэгчтэй ээж мэжтэйсэн бол би бүр яана энэ охин надад цариамуутай гэж найзлахгүй байхтаа гэж би бодоод ингэсэн. Би болохоор нэг тийм багтаа бол аяа дууга хүртээсэн л таа. Гэхдээ ер нь дууга болсон биш юм шиг байлаа одоо бодохоор. Яг чиний хэлдгээр нөгөө хүмүүсийн муха сүрэг хандлагаас болоод хүмүүс намаа ингээд ямар харагдуулахыг хүсэж байгаа тийм байдалд нь өөрийгөө байлгадаг байсан юм шиг санагдаж байдгийн өсвөр нас маань бол хүүхэд нас бол гайгүй ингээд ерөнхийдөө л дууга хүүхэд болоод өссөн. Гэтэ яг дотроо бол дууга хүүхэд байгаагүй юм байна гэдгээ бол одоо ингээд жоохон ер нь л том болоод 16 7 настайгаас хойш ер нь ойлгоод тэрийг хөгжүүлээд ирэхээр хүн чинь нөгөө яг чиний хэлдгээр ингээд стресстэй хэмгүү нэг шаналх хэмгүү тэгсгээд ингээд айгүй аз жаргалтайгаар насандаа амьдарч чадах юм шиг санагдаж байгаа л да. За тэгээд өөр одоо дүгээс асууж байгаагүй юмнууд юу юм бэ? Та тэгвэл ингээд би асуухгүй. Чи асуухгүй. За асуу. Ингээд наснасандаа ингээд байх ёстой, наснасандаа ингээд аз жаргалтай байх ёстой гэж ярьлаа шүү дээ. Та тэгвэл бага нас тэгээд өсвөр насндаа хэр их аз жаргалтай байсан. Тэгээд эсвэл илүү тэгсэн бол ингээд би илүү аз жаргалтай байх байсан байх гэсэн нэг юм үзэг байдаг. Байлгүй ах дээ. Тэгээд яг хүмүүс нөгөө ингээл ээж аавынхаа өгч чадаагүй юм нь бити их гомдол чамайг татлаараа ингэсэн гэдэг мемэж юм уу тийм өгнүүд их байдаг л та. Гэтэ бидний үеийнхэн бол одоо харьцангуй гайгүй болж байгаа ах гэж би бодож байгаа. Бидний үеийнхэн дийлэнх нь нэг тийм хитрхи мөрөөрөө өсөөд хитрхи хүний арга ивийг олоод өссөн хүүхдүүд юм шиг санагдтыг. Тэрэн дээр би одоо ч өөрийнхөө үеийнхнийг өрөвддөг. Өөрөөсөө дээш үеийнхнийг бүр их өрөвддөг яг үнэндээ. Бүр тэднэр бол бүр ингээд хайцсан юм шиг санагдтаа. Энээс нь дуучлаараа сая манай охин энд ингээд гарч өгөхгүй байна. Тэгээд тийм юм шиг санагддаг. Тийм болохоор нэг хүний өөртөө итгэх итгэлийг амар их суулгадаг юм чинь хайр, тийм халуун дулаан үгс тийм юм байд юм байна л та. Одоо ер нь одоо л харж байхад одоо ч бодогдоод өөрсдөө таньж бид нар бүрэн дуусахгүй байхгүй юу? Одоо яг манай үеийнхэн. Тийм болохоор одоо ингээл өөрсдийн хүсээгүй мэрэгжлийг эзэмших, ээж аавын хүсдэг байсан зүйлийг биелүүлэхийн төлөө хичээх гэх юм уу нэг тиймэрхүү хайрцагдмал юм юмар
өсдөг. Одоо ч яг л тэр чигээрээ л байгаа гэж би бол өөрсдийнхөө үеийнхний жоохон харах гад тийм дийлэнх юм. Гэхдээ мэдээж яг өөрийнхөө ертөнцийг олцсон маш гоё хүмүүс байгаа л да. Гэхдээ тийм хүмүүс яадаг вэ гэвэл дийлэнхийг харахад хүүхэд насндаа ээж аавтайгаа их цагийг өнгөрөөсөн, ээж аав нь айгүй их үгийн сайнаар өрөөдөг гэх юм. Одоо үгийн сайныг өөр хүүхдэд хэлж чаддаг хүмүүс бол бас маш сайн байдаг. Бусдад хүүхдэдтэй харьцуулдаггүй, хүүхдийнхаа хийсэн юмыг байн гоочулдаггүй, эсвэл тэр мундаг байхаа чи тийм байлаа гэдгүү. Тийм байгаагүй хүүхдүүд гэх юм уу? Одоо ээж аав нь тийм байгаагүй хүүхдүүд илүү юм одоо ч өөртөө итгэлтэй, өөрийн гэсэн ертөнцийн өөрийн бодлоосоо ичдэггүй ч юм уу нэг тийм байд юм шиг санагддаг. Гэхдээ ер нь бол манай үеийнхэн дийлэнх нь нэг тийм дүр эсгэх талтай их сайн болж өсгөөсөн баха. Энэ нэг талтай сайн ч гэсэн нөгөө талтай жоохон онцгүй юм шиг санагддаг. Тийм болохоор ч тэр би чамаагч тэр одоо өрөвхтүүдэж тэр айл болох ингэж тийм биш байлгын тул аягүй хичээдэг гэх юм уу. Тэг байсан ер нь. Амтхан ингээд танд биш ерөөсөө ингээд бүх үеэрээ ер нь бол тийм их байгаа. Тий, яагаад би бол тэгж боддоо шүү дээ. Одоо нөгөө нэг тийм үеэрээ байдаг учраас бидний дийлэнх гаргадаг ааш араншин стрессээ тайлах арга хэрэгсэл уулзахаараа хийдэг юм ч гэсэн адилхан тийм хайрцагтмал нэг тийм ижил төрлийн юм шиг санагдаад. За яг хөө тэгээд яг энэс авахыг аваад ингээд хайн хаяараа би бол дийлэнхийн л гэж хэлсэн. Гэхдээ ер нь бол яг манай үеийнх ингээд ажил дээр ч тэр амьдрал дээр ч тэр ингээд жоохон тэгж харагдах гэдэг байхгүй юу? Тэргээл өөрийнхөө бодлыг сая ярьчлаа. За одоо тэгээ дараагийн нөгөө хаалхан болгоод их нөгч гарна. Eerst ook zeker. Ook wel. За хоёлаа ингээд ерөнхийдөө ингээд баагнаас юм уу ярьчлаа тэгээд өөрөөс айгу сайн яригч шүү дээ. Миний талыг сонсч өгөөд. За одоо ер нь асуултууд руугаа орё. Би нэг жоохон хідэн асуулт бэлдсэн. За тэгээд одоо амьдралдаа ингээд авж исэн хамгийн гоё одоо баяр баясгаланг одоо энэ наснда тий одоо 21 наснда хүртэл одоо тэр хугацаанд хамгийн сайхан ингээд авч исэн мэдрэмжээ ингээд өнгөөр нэг тодорхойлоод өгөөчдгүү. Тэр өнгөөр тодорхойлоод яагаад тэр өнгөөр тодорхойлж байгааг надаа ингээд хэлээд өгч болох уу? Хамгийн гоё мэдрэмж үү? Энэ дэр нөгөө нэг юм ярих хэрэгтэй нь болохоор уусан мэдрэмж ярьж байгаа юм чинь надад яаж тусч байгаагаас л одоо би дотроо юу бодож байгаа нь л амжихгүй шүү дээ. Биднээс ч шүүхгүй үстэй тий. Одоо яг хин чиний шүү. Тэгээд надад ингээд амар цагаан мэдрэмж төрж ирсэн. За. Тэгээд цагаан өнгийн юм дүрслэн тэгээд тэр нь яг юу байсан бэ гэхээр ингээд таны хормон үеэр ингээд аавтаа хоёрын бүжиг надад амар хөөрхөн санагдсан. Тэгээд тэр нь яагаад надад ийм хамгийн ингээд ад жаргалтай санагдсан бэ гэхээр би өөрөө ч гэсэн ингэж бүжиглэндээ нэг өдөр гэж бодохоор амар ад жаргалтай санагдсан байхгүй. Нэг л өдөр ингээд гой бүжиглэнэ гэдэг. Аха за тэгвэл тэгээд ингээд бас нэг юм асуухад одоо ингээд амжилт гэж яг чиний хувьд юу вэ? Тэгээд хүн ер нь амжилтанд яаж хүрдэг юм бол одоо яг өөрийн чинь хувьд ингээд энэ насандаа хүрсэн энэ л миний амжилт юм байна да гэж өөрөөрөө бахархдаг юм чинь юу вэ? Тэгсэн мэт яг ингээд бодоод үзчих чинь надад ингээд энэ хоёр маань айгүй зүсдэг юм байна. Би амжилт гэдгийг тодорхойлохдоо бүх юм санаа зовхгүйгээр ингэ тайван байхыг би амжилт гэж бодоод байгаа байхгүй юу? Тайван байж чадахыг. Өнөө маргааш бодохгүйгээр тайван амьдарч чадахыг би амжилт гэж бодоод байгаа байхгүй юу? Тийм томор. Тэгтэл одоо ингэ хүссэн амжилт маань өөрөөр амар бахархдаг зүйл маань хэдий ингээд амар хэцүү байсан, 12 дугаар ингээд амар хэцүү байсан ч гэсэн ингээд хуулиас руу орж чадсандаа би амар бахархдаг байхгүй юу өөрөө? Аха би ч гэсэн чинь энэ үйлдэлээр бүр ингээд
өөрөөсөө ч өөрийнхөө бахархлуудаас ч илүү бараг би баярлж ирсэн баха тухайн үед. Тэг ингээд угаасаа амар хэцүү үеийг өнгөрөөж исэн л дөө. Гэхдээ тэр үед бол ингээд бас дүүгээрээ маш их барахж ирсэн. Ингээд ямар гоё юм бэ? Ингээд энэ бүхнийг ингээд хийчлээ шүү дээ гэж бодоод тэр үед бас айгүй их баярлж исэн юм байна оо. За. Одоо тэгвэл хоёлаа ингээд сайн ойлаад жоох хэцүү үед хоёлаа дамжилт орж ирсэн тухай ярьлаа шүү дээ. Яг би чиний бүх юмыг ингээд мэдчихэж гэсэн бас ингээд яг асууж байгаагүй юм байна. Тэгээд яг юу бодож явсныг ч юм бол нэг өсрөл нэг 40-50% таа л би мэдэрч исэн байх гэж боддیں۔ Тэгээд одоо хоёлаа гунигийн тухай ярий. Одоо амьдралд ингээд айгүй хэцүү гонигтай үеиг бас амьдралд байдаг шүү дээ. Амьдрал дандаа өглөөний нар шиг мандатгүй бас жаргадаг тий. Тэгэхээр тийм үеийн тухай одоо хуваалцаач. Тэгвэл тэр үеийн гонигийг яаж давуу? Тэр гоник одоо ингээд мартагдж гин үү? Эсвэл ингээд байгаа л гэдэм бэ нүү? Ер нь яа гэм бэ? Гоник чинь айгүй юм. Надад бол гоник амар саарл мэдрэмж шиг санагддаг бай. Их тийм яг юм цагаан биш, бүр хэд хард биш, зүгээр юм саарл шиг санагдав. Энэ бол угаасаа ингээд амьдралын чинь туршид байж л байх зүйл хизээч ингээд одоо чамаас холдохгүй жаргал байдаг шиг гоник бол байгаал. Ингээд энэ хоёр чинь бинийг нөхцөлдүүлж илтгэх зүгээр болохоор ямар ч л байсан хайртай хүний алтгаа зүгээр тийм том гоник бол амьдралд нэг байхгүй мөлий. Яаж тийм. Харин тийм тий. Тэр үе бол үнэхээр бас хамгийн гонигтай байдаг үе гэвэл тэр хүмүүсийнхаа орон зай хамгийн хэрэгтэй үед тэр хүмүүс байхгүй байхыг мэдэрх л хамгийн гонигтай. За тэгвэл гоник юм байна. Тэгвэл чи сорилыг юу гэж боддог? Одоо ингээд амьдралд хамгийн хэцүү юм сорилт. Чиний одоо хамгийн том сорилт юу байв одоо? Сорилт гэж юу юм бэ? Юу гэж боддог? Сорилт бас яг тухайн үеийн байсан болох гэж байна. Тэгээ сорилт гэж өөрөө бодсон болохоор тэрийгээ давсан болохоор зөвөрөө аягүй хэрэгтэй байна. Одоо бол надад ерөөсөө нэг тийм юу ч нэг тийм амар том сорилт санагдахгүй тухайн үеийг бодох. Тэгвэл энэ амьдралд учирсан гоник сорил хоёр чамд яг юу үлдээсэн бэ? Ямар хичээл заасан бэ? Ингээд бүх зүйл угаасаа л үргэлжлэх юм байна гэдэг. Яа, бид нар ингээд хүмүүс ингээд өөрийгөө ингээд цаг хугацаагаа ингээд эзэгэндэг эсвэл би цаг хугацаагаа өөрөө удирддаг гэж боддог ч гэсэн яг үндэл цаг хугацаа бид нарыг аюул удирддаг юм байна. Тэр бол угаасаа үний юм байна гэдэг би аюул сайн ойлгоод. Тийм шүү. Тийм болохоор л нэг юм кинонуудад цаг хугацаа бүгдийг харуулна да гэдэг үзэндөх байдаг хөө. Тийм. Цаг хугацаа харуулад аваа ч юм уу эсвэл хүн өөрийнхөө учрыг олоод ч байгаа юм уу? Их тийм юм болд юм билээ те гэхгүй. Тэгээд сорилт гэдэг чинь ерөөсөө хамгийн том сорилт бол үнэнтэй л нүрт болох шээс ш. Ерөөсөө. Тийм хэцүү санагддаг шүү дээ. Тийм шүү. За одоо тэгвэл ингээд ер нь бол хүний амьдралд чинь л гоник харуулсаар учраад тэр юм заадаг амьдралд бас нэг ингээд өнгийг үлдээгээд явдсан биз дээ. Хоёлаа чинь баяр баясгалан бол цагаан өнгө байлаа. Гоник харуулсаар сорилт бол одоо нэг юм саарл өнгө байлаа гэд ярьж байна тий. Тэгвэл одоо ер нь ингээд одоо энд нэг юм ярьчихв. Ярмаар гамаа яриа л. Одоо ингээд нэг юм подкаст сонсож байхад ч илүү эсвэл зүгээр л нэг Facebook үлдэх
одоо нэг юм үг байсан байхгүй. Тэр нь надад амар дуу юм шиг санагдсан. Тэр нь болохоор ямар үг байсан бэ гэхээр бидний ямар мэдрэмжтэй байгаас шалтгаалаад бид нар ингээд дурсамжуудаа ингээд шал өөр ингээд тагт болгонд ингээд бүтээждэг гэдэг. Тэгэхээр магадгүй хамгийн хүчтэй мэдрэмж өгчээсэн ийм гониг ч юм уу ад жаргалч тэр зүйл ингээд гониг байхаар ер нь бол гониг юм хүчтэй юм сөрөг мэдрэмжүүд хүнд хамгийн ингээд үлддэг шүү дээ. Яг тэр мэдрэмжүүдийг дагаж ийм ад жаргалтай мөчүүд ингэж бас ургаж гараад ирэх юм бол би бас хараад. Тийм ээ. Тэр би ингээ хайртай хүний алдаагүй байсан бол одоо миний амьдралд гониг бол шал өөр зүйл. Тийм шүү. Та турж чадахгүй байна. Амжилттай яж чадахгүй байна. 12 дугаар ангида яагаад англи хэл сураагүй юм бэ ч тиймэрхүү гониг. Тийм шүү. 10 сурда. Аха. Тэгээд болохоор яг бидний мэдрэмжээс л болдог байх. Ер нь юу гад жаргал юу ингэж гэх юм. Аха. Яс тийм л ер нь аль тэгж бодож юм л доо. Тийм ээ тийм. За тэгээд одоо цаашаа явъя хоёлаа. Цаашлаа. За тэгвэл ингээд гониг харуулслыг өнгийг тодорхойлоо баяр баясгалан одоо жаргалтай ч юм уу тийм хүчийг бас ингээд энэ насанд мэдэрсэн мэдрэмжээ ярьлаа шүү дээ тий. Тэгвэл ингээд би чамаас гайхаад байна л да яг ингээд хол одоо чиний хувьд ч юм уу одоо магадгүй ингээд гониг харуулсан айгүй одоо хүн болгонд л насанд ирж байгаа ч гэсэн чиний хувьд ингээд яг юм хэцүү сургуулаа төгсөх үед чинь ч юм уу ингээд хэцүү үед ирээд тэгээ чиний мэдрэх ёстой байсан жаргал нь ч юм уу магадгүй ингээд яг тэр мөчүүд ингээд би тань ийм цагаан өнгө бодсон ингээд хурмаар бодсон ингээд тэгж байгаа шүү дээ тий. Тэнгүүд яг одоо энэ насанд чинь уг нь бол бид нар чинь нөгөө яг одоо та нарын насанд дэр чинь 20 21 насанд ер нь ингээд дурладаг шүү дээ хайрладаг. Тэгэхээр хайрлах одоо хүнийг хайрлах хайраас юу мэдэрч байна. За тэгээд мэдээж хайртай хүн байгаа юу? Тэр хүнийг яагаад хайрлсан? Бас энэ хайр ингээд мөнхөд байна гэж одоо бодож байна. Яг би бол чанд айгүй сөрөг ярьдаг. Юу байлаа энэ? Хайр одоо энэ гуниг харуулсал чиний баяр баясгалантай мөччөө одоо ингээд тэнд аавтайгаа бүжгэлж байгаа мөчийг ингээ ахаа мэдрэх юмсан гэдэг одоо тий өөрөө мэдрэх юмсан гэдэг. Тэгэнгүүт чамд одоо ингээд одоо ийм хүүхдүүд нэг юм хайр дурлал дээр их хаз жаргалыг мэдрэх гэдэг чинь гоё хайртай залуугаа болоод аялал тэрнтэй одоо тэрэлдээл хэлхэлдээл одоо тэрнтэй л байвал амьдрал айгүй гоё байгаад идэв шүү дээ ер нь бол дийлэнх юм. За тэгэнгүүт тиймэрхүү мэдрэмж байсан уу ер нь одоо тэрнээс бас юм баяр баясгалан мэдэрсэн зүгээр ингээд тэр хүмүүсийн жижиг үйлдэлэр ч юм уу эсвэл юм хайртай үнийхээ инхрэллэр ч юм уу тийм мэдэрч чадчих байна уу ер нь чадсан уу одоо чадчихэв үү байлгүй яах вэ тийм мэдрэмж бол амар байна гэж яа тэгвэл ингээд хүний надад өгдөг мэдрэмж нь өөр надад өгж байгаа хайр нь ингээд өөр юм шиг санагддаг. Гэтэ бүгдээрээ амар үнцэнтэй. Тэгээд яг ингээд юм хайртай хүний маань эсрэг хүсний маань өгж байгаа хайр бол надад нэг тийм ээжийн хайр шиг бол хэдэж санагдахгүй, ичийн хайр шиг бол хэдэж санагдахгүй шүү дээ. Тийм уусаа ойлгомжтой. Тийм хүмүүс бол зөвхөн миний төлөөлж байгаа надад өгнөд хайр нэргүй хатаж байсан хамаагүй хэлнэ гэж. Тэр нь л гоё гэж аа. Тэгээд тэгж хэлсэн ч гэсэн бид нар бие бинийгээ ойлгохгүй гэж. Тийм ээ тийм. Тэр харин нөгөө хүний эсрэг хүсний хувьд бол тэр хүн надад тарьцангуй юм яав ичиг ташиг хатуу гэх юм бол би тэр хүнийг орчих боломж байгаа болох. За тийм. Ийм үг хэлдэггүйгээр нэг тийм өөр тусгай юм өөр нэг тийм хайрыг үүсгэж идэг юм шиг санагддаг надад. Тэр нэг тийм ээж аавын чинь хайраас өөр, ээж аавын чинь хайраас өөр нэг юу юм бэ гэхээр чиний төлөө ингээд хатуу хэлэхгүйгээр юм зөөлөн үгээр юм хайрладаг юм. Зөөлөн үг хэлж хайрладаг хүмүүс гэх юм. Тэр хүмүүс тэгэл дандаа зөөлөн юм хэлээд байна гэж бодож байна уу гэхгүй.
Тэр нь ингээд надад амар ад жаргалтай мэдрэмж төрүүлдэг гэх юм уу? Тэгвэл ингээд хайр ер нь яагаад дуусд юм болоо? Хүн ингээд хүнд дурлалтай штэ. Одоо хүн наснасандаа цэцэрлэгт нэг банд чохорхоол нэг жоохон байхдаа нэг банд чохорхоол. За тэр болгон шохорхол гэж байгаа ч гэсэн би наснасанд нь бол би бол хайр л гэж хардаг байхгүй юу? Ер нь бол наснасныхын л хувьд хайр. Тэгэл одоо ч гэсэндээ чиний энэ насанд тэр хүний мэдрэмж сайхан байгаа гэдэг шиг энэ насны ч гэсэн энэ ч хайр тий. Тэнгүүт ер нь ингээд хайр яг хизээ дуустдаг вэ? Ингээд хайр дуустдаг болов эсвэл зүгээр ингээд чи тэрнийг хайрлаж байгаа болохоор эсвэл ингээд чиний мэдрэмж дуусаад эсвэл тэр хүнийг ингээд тэр юмд нь үлдээдэг юм болов ер нь хайр дуустдаг юм болов тэр нь гэхдээ эрэгтэй юм битүүний хайр тий. Мэдээж ээж аавын хайр хичээр биш. Би бол ингээ хайр дуустдаг гэж бодохгүй байна. Тэгээ яагаад гэхээр хайр гэдэг чинь одоо салгалтаар төгсөж болно. Хүний үерхэл эсвэл гэрлэл. Гэтэ хайр бол дуусахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл хайр гэдэг чинь миний бодлоор юм хүндлэл дээр үүсдэг гэж бодож байгаа байхгүй юу? Тэгээд миний бодлоор ингээд хүмүүсийг ингээд харахаар анхны хайр мэрийн ингээд харахаар анхны хайраа ингээд холоос ингээд амар хүндэлж байгаа юм шиг санагддаг. Тэгээд тэр нь надад ингээд хайр шиг санагддаг. Өөрөөр хамт байхгүй нэг тийм хайр юм шиг санагддаг. Одоо бид байхгүй ч гэсэн тэр хүний чи сайн яваасай гэж бодно, сайхан байгаасай гэж бодно. Тэгэхээр яг бүр ингээд дандаа хажууд нь байж харилцахгүй ч гэсэн үзэн ядахгүй. Гэтэ ингээд тэр мухартаа ингээд хайрлаад сайхан явахыг харахыг хүсэж байгаа нь өөрөө хайраа гэж бодож байна. Гэтэл бас үзэн ядах гэсэн яг үндэ хайр. Би бас тэгж боддог. Ер нь бол хүний болохоор хайр хийдэг дуусахгүй гэж би боддог. Яг үнэн. За хоёулаа бол энэ тал дээр л адилхан байна. Магадгүй би чамаа өсгсөн ч болохоор магадгүй гэсэн. Би тийм болоо тантай амар санал нэгдэг байхгүй. Тэгэхээр харин хоёулаа бас нэгдэхгүй ч хүмүүс ээж болох юм тий. Гэтэ яг би бол хайрыг дуустгүй гэж боддог. Угаасаа насандаа байсан. Тэгээд тэр хүнийг муу яваасаа гэж хүсдэг хүн ер нь их цөөх юм шиг байлээ ер нь. За хайр сэтгэлийн тухайд яг хайр биш яг аз жаргалтай тэр бас нэг юм. Хүн айгу тэнэг болчтой штэ. Надад л тийм санагдсан. Тэнэг хүн чинь айгу аз жаргалтай байдаг штэ. Ер нь бол. Яг наад махгүй. Бид нар ингээд ээж юм уу ихчээгээ харахтаа юм нэг тийм өрөвдөж хайрладаг гэх юм. Дүүнэрээ харахтаа ч юм уу нэг тийм өрөвдөж хайрладаг. Эвэдээ энэ үү амт яг миний юм насыг наслал явж байгаа да. Одоо ингэж санагдж байгаа да гэж боддог. Харин ингээд ээж ихчийг хайрыг харахад энэ ингээд хүмүүсийг ингээд өсгөх гэж ингэж зовсон доо. Эсвэл энэ дүү маань ингэж гэж бас л ингэж байгаа да гэж нэг тийм ойлгож өрөвдөж хайрладаг баггүй юу? Тийм болохоор тэр бид нар ингээд нэг тийм найш шал хийгээд эхлэж ерөөсөж чадахгүй байхгүй. Тийм шүү. Би одоо ингээд тандаа очоод анаа намаа ингээд гэвэл та намайг юу хийж чадсан гэж бодсон шүү дээ. Гэтэл нөгөө хүмүүс маань болоод тэгсэн юм уу наа чин зүгээр тийм байдаг гэж тэгээд тэгэхээр ингээд би өөрөө ирэхгүй тэнэг болоо надад нэг тийм орон зай хэрэгтэй байгаа гэдэг. За ер нь зөв шүү. Тэнгэрмээр идэм биш үү? Зөв. Яа ч үү. За тэгвэл хоёлаа ингээл л да. Одоо тэгвэл хоёлаа юу вэ? Одоо хайр дурлалаас жоохон хүн дөрөө тий явъя. Тэгвэл чи юу карьерийг юу гэж харддаг вэ? Одоо хүн бүр ингээд карьерийг хүсдэг юм байна гэдэг би бол тэрийг бол ер нь энтэй надтай нэг яахгүй л ах гэж бодож байна хүмүүс. Хүн болгон өөр ингэсэн карьерийг хүсдэг л дээ. Тэгээд карьер гэж яг юу юм? Одоо яг амжилт юм уу? Эсвэл амжилтанд хүрэхээ голтол хүрчин чиний карьер ах юм уу те? Тэгээд карьерийн тухай юу гэж бодож байна? Карьер бидэнд хэрэгтэй мүү? Хэрэггүй мүү? Карьерт яаж хүрэх вэ? Ер нь чи ч гэсэн мэдээж карьерийн тухай бодоол хаяа ингээ хэцүү санагдах ч юм уу? Эсвэл илүү өөрийгөө урамшуулмаар үед байдаг байх л та. Тэгэхээр карьерт яаж хүрэх үү?
Карьер гэж юу юм? Чиний хүсдэг карьер яг юу юм болоо? Би яг ингэ таныг асуугаад л амар анзаарлаа. Ер нь ингэ карьер гэдэг үгийг өөрөө ер нь тодорхойлоогүй ингээд ер нь бол хүмүүс аягүй ашигладаг болохоор танаасаа л нэг тийм яг тэрийг бол тодорхойлох миний хувьд бол шаардлагатай юм шиг байна. Гэхдээ яг одоогийн зүгээр ингээд ямар ч мэдлэггүйгээр гэсэн үг шүү дээ. Ямар ч ном уншаагүй, ямар ч гол мэдэхгүйгээр хариулахад карьер гэдэг миний хувьд бол хүмүүсийн бусдад юм хэр амжилттай, хэр амжилтгүй байгаа одоо хэмжүүр нь юм уу гэж би боддог. За Тимэти би бас яг тэгж боддог. Одоо үнэхээр супер газар ажиллаад байх нь карьер юм уу? Эсвэл тэр хүн ингээд сэтгэл тайван аз жаргалтай гэр бүлтэй цагаа их зарцуулах нь карьер байж бас болж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүний карьерийн сонголт бол яг нэг төвшөнд дандаа байдгүй юм шиг санагдсан. Тэгэхээр карьер гэдэг бол бүр ингээд бүх юм биш юм шиг бас санагддаг. Ер нь бол хүн карьерэс чинь жаргал авч явах хэрэгтэй. Тэгэхэд одоо авахгүй байгаад стресстэй байвал бас мөн үү гэд эргээд хараад ингээд ямар нэг юм үйлдэлөө тиймэр юм шиг жоохон санагддیں۔ За тэгвэл хоёлаа нэг юм асууя л да. Одоо жишээ нь хүн ер нь нэг эргэлзэх үе байдаг шүү дээ. Одоо эргэлзээ ямар нэг юм ингэ шийдэх гэхээр тэр нь ч зөв юм шиг, энэ нь ч зөв юм шиг нэг хувц авахтай адилхан эмэгтэй хүний хувьд бол яг тийм эргэлзээтэй шийдвэр гаргаж ийсэн үү? Тэгээ яг ингээд тийм шийдвэр гаргачаа тэр шийдвэртээ эсвэл онсон уу, эсвэл харамссан уу? Яг тийм бүх тийм эргэлзээт биш л дээ. Гэтэ ер нь бол за тийм л байвал зүгээр юм билээ дээ ч гэдэг юм уу? Нэг тиймэрхүү сонголтууд байдгүй шийдвэрүүд дээр нь. Карьер гэдэг нь болохоор танаасаа л нэг тийм ажил мэргэжил тал дээр л амар орж ирж байна. Ер нь бол тэгдэм байлээ бас ажил мэргэжил хайр дурлал хоёр дээр эргэлзээ ер нь орж ирэх магадлал их үнэ. Мөрчлөөсөн эргэлзээ байсан ч гэсэн тэгээ ямар нэг зүйлээ сонгоод авах нь үйл гэж бодож чинь аль болох хурднаа. Тэгжээжэл тэр чинь ингээд чам таах юм. Би бол амьдралынхаа яг юм алим нэг улаахаасаа өмнө нэг юм шаарддаг та. За нэг өнгө орхгүй л байгаа юм шиг үү? Амттай болохгүй, сүүлчмсээ өгөхгүй л болохгүй ч байгаа шиг болох нь яг бол. Одоо нэг болох байхаа гэж байгаа юм шиг л. Боловсрч яваад үе дээр явж байна да гэж байна. Тэгээ өнгөн тэгээ яг ямар өнгө болчихоо? Наа юм уу? Тийм. Болоогүй алимны өнгө. Одоо хавар шиг юм шүү, шинэ ногоол юм шүү. Yes, тийм хавар шиг. Тийм л юм байна л та. За гоё юм хавар шиг үе бас хүнд бэ. Олон ирэхгүй л дээ хавар шиг үе л. Би бол ингээд там авч юм, 10 авч юм. За тэгвэл 5 гээ тий. За яаш нэг 3 жилийн дараах гэдэг хүн нэг амар хол ярьж байна. За тэгвэл та ингээд нэг 3 жилийн дараах өөрийгөө яг ингээд юунд хүрсэн байгаасаа гэж хүсэж байна. Ямар өнгөтэй байхыг хүсэж байна. Та тэр өнгөө одоо яагаад хүсэж байгаа юм тэрийг тий нэг 3-5 жилтэй л 3 жилийн дараа яг юм шав өнгөтэй байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд ямар ч зүйлд ингээд амар эерэг байдаг. Бан чамаас талаасаа шүү заяа. Ямар зүйлд ингээд эерэг байдаг. Тэгээ яг юу хийхийг хүсдэг айгуу сайн мэддэг. Ерөөсөө эргэлзэхгүйгээр шууд дайрдаг юм байгаасаа гэж хүсэж байна. За миний анхны подкаст ингээд зочноор орсон дүүдээ баярлалаа. Бид хоёр хэдий олонний танил биш. Тэгээ анхны маань подкаст ч гэсэндээ хоёулаад маш тухтай. Тэгээд ингээд өөрсдийнхөө ярилцсан баха гэж бодож байна. Маш их баярлалаа, талархлаа. 3 жилийн дараах нөгөө гоё өнгөндөө хүрээрээ гэж хүсэж байна. Амьдрал олон өнгөтэй. Тэгээ энэ өнгө бүрт ингээд зогцоо, дуусаад, уусаж чадвал өнгө бүр хоорондоо уустай юм шиг хичтэн надад санагдаж байгаа. Тэгэхээр ихчийнхэн ч гэсэн хүсэл мөрөөдөл дөнгөж эхэлж байгаа олон юм байгаа л да. Гэтэ энийгээ аж барьж авч хийя гэж бодоо. Тэгэхээр 3 жилийн дараах
амжилтанд нь одоо бүр илүү тод өнгөтэй байгаасаа гэж хүсье. Тэгээ мөн гунигийн өнгө цөөхөн байгаасаа гэж хоёлаа амьдралтаа өрөөе. Тэгээ За тэгээд үдээ маш их баярлалаа. Тэгээд Тэндээс баярлалаа. Подкастыг үзүүлж байгаа шүү. За баярлалаа. Тэгээ За өнөөдрийн дугаарт хамтдаа байсан сонсогчдоо маш их баярлалаа. Та бүхэндээ багч гэсэн мэдрэмж өгсөн байх. Бас нэгэн хүний өнгийг харуулсан бахаа гэж бодож байна. За тэгээд мөхслөндөө харин 3-5 жилийн дараа өөрийгөө тодоос тод шар өнгө аймаар байна гэж хүссэн хүслийн биелэх болтугай гэд тухайн үндэ заруулж дооны хэсэг явуулж өндөрлөж идэм үү гэж би шийдсэн. Тэгээд мөхслөндөө ойр залуу нас ууг заруулъя. Уг бүхэн нутагтай түүний өнгө бүхэн нь илүү их мэдрэмж өгдөг юм шиг санагдтыг. Та хөргөжлүүлэн сонсохыг хүсвэл дууг нь хөргөжлүүлээ гэх юмараа сонсороо та нартай маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн подкаст өндөрлүүлээ. Миний амьдралд олон өнгө байдаг. Амьдрал бүгдэд ижлэхэн боломж, бүгдэд ижлэхэн зовлон, эсвэл бүгдэд ижлэхэн жаргал өгдөггүй. Зарим хүнд нь хийх, зарим хүнд нь багыг, эсвэл заримд нь хит хийх, заримд нь хит багыг өгөөд байгаа юм шиг. Тийм амьдралын өдрүүд бидэнд олон байдаг. Тэгэхээр тэр өдрүүддээ бидний подкастыг сонсороо амьдрал зөвхөн нэг хүн байдгүй, хоёр хүн байдгүй гэдгийг та энэ олон хүмүүсийн туулсан өнгөнөөс мэдэх болно. Та бүхэндээ амьдралын олон өнгөтэй танилцахад манай подкаст туслана гэж бодож байна. Та амьдралынхаа ямар өнгөн дээр явна вэ? Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Өглөө шиг баяраар бэлхан орчлон хорвогийн зүрхэнд нь бол хэлнэ